та бүхэнд чансаа ахиулах 70 кг-ийн улааны тамирчдыг танилцуулах гэж байна. За энэ удаагийн 6 дахь тулаан. Цэнхэр Булангаас Сэлэнг аймгийн Сайхан суманд төрсэн 166 см өндөртэй 38 настай Сүмбүр файтинг ялагч Ширэн Бэлэг клубын тамирчин Мөнхөө хогтой Мөнх бат тамирчин маань тулталсан болж байна. За энэ тулааны дараа бидний дэд өргөл тулаан үлээж байгаа. За та бүхэнд Улаан Булангаас гарч тамирч тулдах тамирчин танилцуулъя. Улаан Булангаас Дорнод аймгийн Матад сумын харьяат биеийн өндөр 186 см 26 настай мэргэжлийн тулаанд 3 тулаан хийж 2 ялсан. Дорнод аймгийн Зэвсэг хүчний 105 дугаар ангийн тамирчин Бадам дөржийн Золхүү тулдах бэлэн болж ирлээ. За энэ хоёр тамирчин маань бол би өндөр бол 20 см зүйтэй ийм хоёр тамирчин байна. Насны үед бас нэлээд зөрүүтэй хоёр тамирчин тааш тоглож байгаа сонирхолтой тулаан болох нэ. Насны үед 12 насны зөрүүтэй ийм хоёр тамирчин тоглох гэж байна. Шинэ долоох тулаан чансаа ахиулах 70 кг-ийн жингийн улаанчтай дахин танилцуулъя. Цэнхэр Булангаас Сэлэнг аймгийн Сайхан суманд төрсэн 166 см өндөр 38 настай Сүмбүр файтингийн ялагч Ширэн Бэлэг клубын тамирчин Мөнхөө хогтой тулталсан болж байна. За Улаан Булангаас Дорнод аймгийн Матад суманд төрсэн 186 см өндөртэй 26 настай мэргэжлийн тулаанд 3 тулаан хийж 2 ялсан. Дорнод аймгийн Зэвсэг хүчний 150 дугаар ангийн тамирчин Бадам дөржийн Золхүү тулталсан болж байна. За энэ бол бас сонирхолтой тулаан болно. Бас хоёр тамирчин байна. Насны хувьд зөвхөн өндөр гэлтгүй насны хөдөлгөөний зөрүүтэй байна болохоос хурдны хувьд бас зөрүү гарна. Одоо энэ хурд тэгэхээр бас одоо энэ бол залуу насны нислэг туршлага тавьж. За Золхуу харин шууд гашид шүлж байна толгойд шүрх тамирчтай болж байна. Мөнх бот бол гар их буудаг тамирчин байна. Энэ урд гар их доор байна. Энэ бас аюултай. Урд гар аюултай болохоор юусоо Золхуугийн үед урд шидэд араас нь дагаад хөлөө явуулчихад бас унахчих магадaltaй. Золхуугийн үед бол бас эхлээд нөхөрлөж байгаа учраас одоо ямар байна? Юм хийснийхаа дараа аашгүй байна. За харин өшөлтөнд мэдрээд гой зөрүүд барилдах гээд аваад ирлээ. За мөхөд маань хөлд орсон. За Золхуу эндээс бас
гелатин барьс татах гадах шиг байна. За салчих гэсэн бодолтой байгаа юм байна. За Монголын манууд бол нэлээд хүнд гартай тамирчин байж магадгүй харагдаад байна. За энэ урд гар буугаад байна. Энэ юусоо таалагдахгүй байгаа байна. За золхогийн хувьд бас нэлээд ихтгэл орчлоо шүү дээ. Гар буугаад бас ингээд за тэгэлч юм хамаагүй гараа буулгаж болохгүй. За ингээд золхогийн хувьд эхлээд шууд ишгэлсэн. За сайн бас урд төлөөр өсөж талаас олж байгаа шүлээд бас амжилттай нүүрэн тусч байна. Энэ хотын үед гар их доогоор байгаа гэдэг. Гараа сайн дээр амаараа. Тэгээд өөрөө явж орж өөрийнхөө зайн тогломоор байна. Золхогийн үед сэргээрээ яг энэ байдлыг хадгалаад явах юм бол өөрт нь маш заваа талд ухаалаг тавилж байна. Өөрийнхөө зайнд оруулах. Яг өөрийнхөө зайнд нь барьчаад нь шүү дээ. Өнөөрөө шүлөөд гараар урд гар мөргүүлээд хөдөр сайн юусэн гаргаж ирээ дээрээсэн зөгчийн завчсан мэргээр. За яг ингэхт нь барилах нь маш зөв. За золхогийн үед гилетины байрал авчлаа. За тайп өглөө. Гилетин буюу эндээс хоолоод боох гэдэг одоо ийм нэхэр ялж байна. За гилетин гэдэг бол энэ маш эвгүй ордог ийм нэг төрлийн болт байдаг. Одоо ямар юунаас сэтгүүлж гаргасан бэ гэхээр анх нь Францд хүний толгойг одоо хүний доотлолт нь дөрөв үлдүүлж байгаа. Дээрээс нь сүх унгаж, ир унгаж ингэж авчдаг. Тэрийг гилетин гэдэг байсан. Тэрнээс одоо үүдэж гаргасан ийм болт байгаа. Гилетин хийж одоо хоолоод нь боож яллаа. За энэ бол бас урамтай сайхан дулаан үзүүл жалтай болсон. Бодон доржийн золхүүдээ баяр хүргэе. Тамирчны нэг заав үзэж байгаа юм шиг наавдал зөрүүлж юм чинь. За одоо бас ялагчтай зөрүүлж FirstX Монгол манай гарын бэлгээ бас гард болох гэж байна. FirstX Монголын бас баярлалаа. За холбооны зөвс 100 мянган төгрөгийн гомшрол үзүүлж маань сайхан толгой үзүүл нэг төр үед өвчиг болтоор яасан болохоор за шагналаар дуулах ёслол явж байгаа хооронд бүгдээ MJL-ний файтинг чемпионшипын түүхээс бас аврагуудаас танилцуулга үйлчлүүлээ явуулах гэж бодлоо. За MJL-ийн 7 дугаар ивент 7 дугаар тэмцээн маань болохоор 2015 онд болсон байдаг. За эндээс Ширэн Бэлэг клубын шинэ жагтыг маань шүүгчдийн саналаар авраг болж ирсэн байна. За Бэмбэрт нь Ширэн Бэлэг шүүгчдийн саналаар авраг болсон. Отхон тулга маань бас TK-өөр авраг болж ирсэн байгаа. Дамлан бүрэн маань бас аврагаа хамгаалсан байдаг энэ дээр. За тийм үү. Ган Батман бас гарын цогцолтоор ялт болсон байдаг. За 71 кг хээ амар төвшин Ширэн Бэлэгээс аврагаа хамгаалсан болсон байдаг. За 77 кг Батсан бүрд маань бас аврагаа хамгаалсан байдаг. 83 кг бүрэн төгс төсөв төвчний 884 ангийн тамирчин маань ялт болсон байдаг. За мөн ариун бол эрүүл сүүлийн ариун бол бас авраг авсан байдаг. За MJL 8 ивент бас сонирхолтой шинэлэг болсон байдаг. 2016 оны 7 сарын 27-нд бүхий өргөнд болсон. Японы Deep Hold-той хамтраад
мөн бас Монголын төрийн холбогдох байгууллагуудтай Монгол Японы соёлын эдийн засгийн харилцааны нэгэн тэргүүн баццыг тэгээд холбооны хөдөлгч ууган гэрэл нарын шийдвэрээр дулааны зохион байгуулсан юугаар онцгой болсон гэхээр Монгол улсад 7 тамирчин, Япон улсаас 7 тамирчин тулалдсан байгаа. Япон улс Дип холбооны 7 оны бүрэлдэхүүндээ 5 авраг тамирчин өртөө бүрэлдэхүүнтэй ирсэн. Монгол улс маань 70 км жингийн авраг амар түвшин 93 ам тэргийн жингийн авраг одоо оргилууланд турлдах гам баяр авраг нарын бүрэлдэхүүндээ 7 оны баг гарч иж Монгол улсын баг маань 5 ялалт авч 2 ялалт зүгээснээр нэмсэн ялалт авч ирсэн байдаг юм онцлогтой юм болж ирсэн байгаа.